За би л одоо Сүн зун гушууны ерөнхийдсэн дээд зэргийн зам сургуульд уран зургийн багшаар одоо ажиллаж байна. Тэгээд ажлынхаа одоо зөвлөө цагаараа бол шог шин зургийн урлагийг одоо хийж нэлээд жилийг одоо болсон одоо бас 20 жилийн одоо хугацаанд бол шог шин зургаан ингэж бүтээж явлаа. Тэгэхээр эрдэн хүний уран бүтээлийн одоо зохион бүтээлтийн донд өөрийнхөө амьдрал донд олж ирсэн зүйл гэвэл маш олон байдаг хүний одоо өөрийн амьдралын орчин ахуйтайгаа ингэж зохицолтой эсвэл одоо тэр орчин ахуйас болсон зүйлээрээ өөрийнхөө уран бүтээлтийн тусгах талаар бол нэлээд юм хийсэн гэж одоо ингэ бодож байна. Тэгэхээр шог шин зураг гэдэг бол эрдэн ард түмний их ойлгодог, ард түмний хүлээж авдаг юм урлагийн нэг зүйл юм. Тэгээд эрдэн сургууль дамжиж бас ингээд баг сургууль байхдаа ч гэсэн эрдэн ингээд ном сэтгүүл олон зүйлээс ингээд зураг хараад тэрийг л одоо дураач зорж одоо ингэж байж исэн. Одоо миний бага насны одоо баг сургуулийн үед би сумны сургуульд ингээд сурагч байсан болохоор тэр үеийн одоо нийгмийн байдлаас болоод ингээд хүмүүс одоо багш гэж одоо тусгай бас багш бас ингэж олдохгүй байсан. Гэхдээ өөрөө л одоо энийг хаяхгүй дижил оролдож явсны эцэстээ яг өнөөдрийн байдлаар бол бас нэгэн зэргийн одоо шог зургийн тухай уран бүтээлтийг бол нэлээд хийж бас нэг зэргийн одоо амжилт төрлөө гэж өөрийгөө ингэж бодож байна. Миний хувьд бол одоо эдийн жил одоо 30 жилийн шахуу ингэж өөрийн төрсөн нутагтаа ингэж уран бүтээлээ хийж явж байна. Мөн одоо өөрийн төрсөн нутагтаа ингэж сургуульд багшилж уран зургийн хичээл багшилдаг. Тэгэхээр бас нийгэм одоо сүүлийн үед л маш олон хүмүүсд наадтай уулзаад бас асууж ингээд лавлдаг зүйл байдаг. Тэгэхээр яагаад одоо бас эндээ ингээд суугаад ингээд байгаа юм бэ гэж хотод ч юм уу эсвэл өөр ямар нэг сургуульд ч багшилж гэдэг хүмүүст бас одоо ингээд тэр сургуулийн талаас бас наадтай ярьж гисэн. Тэгэхээр одоо сүүлийн үед л би миний хувьд бол бас ингэж боддог. Уран бүтээлээ одоо хийх цаг бол надад их чухал байгаа юм. Тэгэхээр тэр нийгэм дээр байгаа тэр нэр төр гэдэг юм уу? Одоо ярангуй хотод суух гэдэг бол одоо тэр уран бүтээлчний уран бүтээлийн солилцоо, явалцаа өөр хүмүүстэй одоо харилцах тийм талаараа бол ярангуй их дөгөн байдаг. Тэгэхээр би бас миний уран бүтээлийн найзууд бас надад ярьдаг. Тэгэхээр чиний энд сууж байгаач бас зөв байгаа юм биш үү? Яагаад гэвэл би өөрийнхөө энд намжуун орчинд өөрийнхөө бие чагнаа сууж яхад жинхэнэ одоо тэр амьдралын тухай одоо юм жишээл бидний одоо Монгол хүн болсны хувьд одоо Монгол амьдралын сэдвтэ одоо ийм зургийг бүтээнэ гэдэг бол бас хотын одоо та насар сууч хаал би нэг бодоод байгаад бас гараад ирнэ үгүй юу гэдэг чинь бас нэг төвхтэй асуудал гэж бас би ингэж боддог. Тэгэхээр би эндээ одоо ингээд суугаад байна гэдэг бол бас одоо тэр найз нөхдөд ярих тал одоо эндээ суугаад байх тал одоо би энэ нутагтайгаа ойрхон, энэ амьдралтайгаа ойрхон, энэ агаартайгаа ойрхон, талтайгаа ойрхон байгаа миний тэр амьдралын одоо зургийн бүтээлийн бас онгод нь одоо бодог байхаа гэж одоо би бас ингэж сүүлийн үед ингэж боддог болсон. Тэгэхээр нэг хүн өөрийн төрсөн нутгаасаа ойрхон байх гэдэг бол бас тэр нутгийн одоо элч гэдэг юм уу? Элч тэр нутгийн одоо ард түмний соёлын тэр өв гэдэг юм уу? Надтай ойрхон байх шиг одоо би ингэж санагддаг. Тэгэхээр одоо бол тэр өөрийнхөө нутагтаа суугаад л уран бүтээлээ хийж. Тэгэхээр энэ уран бүтээлээ хийнэ гэдэг бол бас хүний өөрийн сонголт, амьдралынхаа нэг сонголт. Тэгэхээр энэ лимийг зарж явна гэдэг бол ердөө их чухал. Жишээлбэл шог зураг гэдэг бол ер нь тэр зургийн урлаг дотор нэг маш одоо зарим хүмүүсийн ойлголт бол энэ маш нэг жижиг зүйлийн төрлөг гэж ойлгодог. Гэтэ би энийг өөрөө тэрийг жижиг гэж бодоагүй. Тэгээ ердөө энэ дээр дуртай болохоор л энийг хийж явсан.
Тэгэхээр энэ дундаа хүн өөрийнхөө тэр дуртай юм хийж явах дундаа өөрийн биеийн додомдож явах одоо өөрийн бие аргадаж явах гэдэг яг шог зураг гэдэг бол яг л өөрийн бие аргадаж явах шиг. За инээ дээр очиж баяраар очиж өөрийн бие аргадаж явах шиг. Инкэрэн ердөө ямар ажил хийсэн ч өөрийн тэр урам өөрийнхөө зорьсон зүйлээ хийж явах гэдэг бол яг хав амьдралын нэг цаашдынхаа үеийнхээ амжилттай сүрэхэд ойрхон байдаг. Ердөө тэгээд шогшин урлагийг өөрөө оролцсон болохоор энэ талаар энэ хүний сэтгэц гэдэг юм уу хүнийг одоо тайтруулах. Ердөө хошин урлаг гэдэг нь хүнийг хамаагүй инээлэгт байсгадаг зүйл. Тэгэхээр энэ инээд байсны цаана эргээд нийгмийнхаа асуудлыг тусгадаг. Тэгэхээр л хамаагүй энэ болохгүй байна гэдэл хүмүүст л уйлж унжаад л байдаг мохой зүйлийг ярьдаг ш. Харин тэр урлагийн тэр инээдмийн одоо мэрэг тийм мэдрэмжээр очиж хүмүүст энийг ярьдаг. Одоогийн нийгэм бол яг хав нийгмийн төрөн хөгжлтийг дагаад хүмүүсийн одоо тэр сэтгцийн тухай бас олон зүйлийн одоо ийм эдрэнтэй зүйл гардаг. Тэгэхээр миний хувьд бол би өөрөө ингээд шогшин урлаг гэдэг болохоор шогшин урлаг гэдэг нь нэг талаараа нийгмийн назгаадлыг илчилж одоо хашгинж дайрдаг. Гэхдээ тэрийг зөвхөн одоо тийм маш ширүүн хүмүүсийн одоо санаанд шууд тийм хүрэх хорц тийм сэрэг зүйл биш. Харин маш их тийм урлагийн одоо аргаар хүмүүсийг инээлгэх аргаар очиж тэр нийгмийн асуудлыг хүнд асуудлыг тусгадаг. Тэгэхээр уран бүтээл гэдэг бол шогшин урлаг гэдэг бол ердөө шогшин зурагчин хүн их уужил санаатай байх хэрэгтэй. Ямар ч явдлыг одоо хүнд асуудал гараад ирэхэд тэрийг бид нь яаж тэр урлагийн тэр цаад хүмүүст өгөх нэг баялангуй тэр талаас нь очиж энийг тусгадаг. Тэгэхээр хошин урлаг гэдэг бол ердөө ард түмний маш их хүрээлэлтэй ийм урлаг. Тэгэхээр энэ имийг үзэж одоо хүн өдөр инээж явбал залууж яах гэдэг үг байдаг. Тэгэхээр инээж явбал бас оюун санаа одоо сарвал сайхан болно гэж бодож байна. Тэр зөвхөн одоо үнийг шаалж инех биш харин өөрийн биеийн шаалж өөрийнхөө тэр муу талыг очиж шаалж шоглож чадвал одоо бидний оюун санаа бол эрүүл байна гэж. Тэгэхээр миний бодолд бол бидний үжил бодол эрүүл сарвал байна гэдэг бол бас их чухал зүйл. Гэтэ ердөө имийг уужоо 50 бодох гэдэг л их чухал. Ярангу их мэдлэг одоо олон талын мэдлэг мэдрэмжтэй байх гэдэг бол бас биеийн сайхан авч явах гэдэг их холбоотой. Ердөө уран бүтээлээр дамжиж өөрийн одоо оюун санаагаа хариуцгах гэдэгтэй бас холбоотой. Гэхдээ ярангу бидний амьдрал бол маш олон зүйл одоо хүмүүний амьдралын дунд бол маш олон зүйлийг одоо нухал өвдөрлөлийн нийгэм дээр л тохиолдно. Гэтэ энийг яаж одоо давж гарна вэ гэдэг үл ярангу өөрийн биеийн өрөө одоо тайлбарлуулж сурах зааварлагаар уран зохиолоор тэр хүмүүсүүдийн агуу хүмүүсүүдийн хийсэн бүтээсэн зүйлээс очиж тэр сайхан санааг авах хүчрхийлгийг давж туулах тэр сайхан уужил санааг л олох гэдэг бол маш чухал юм болов уу гэж одоо ингэж боддог. Тэгээ миний одоо шогшин зургийн бүтээлд бол бас энэ талаар одоо зүйлийг бас тусгахыг зорьсон байдаг. Тэгэхээр одоо бидний залуучуудын хувьд одоогийн залуучууд бас өөрийнхөө тийм их маш онцлогтой зүйлийг одоо хийхээр оролдож байгаа залуучууд их олон байна. Гэхдээ эдгээр залуучуудаа одоо миний хувьд ярихад бол ярангу би хошин зураг 20 жилийн өмнө эхлээ зурж яхад бол бас одоо энэ 20 жилийн дараа юу болно гэж үл тэр үед л бодоагүй. Зөвхөн би одоо энийг юмдээ дуртай энийг юмдээ хайртай болохоос л аваад л одоо энийг хайсангүй явдаг. Эхлээ зурхаж явах үед шог хошин зураг гэдэг бол ердөө одоо ч гэсэн дэлхийн хэмжээнд бас тусгай тийм шог хошин зургийн сургууль гэж одоо юм байдаггүй. Тэгэхээр энэ шог хошин зургийг л ердөө тэр цаанаасаа л энэ хүн өөрөө тэр бодлоос л очиж энийг зурдаг болохоор тэр ямар нэг том багшаас ч энийг албаар очиж сурдаг. Тэгэхээр миний хувьд ч гэсэн одоо эхлээ зурх там мөн тийм тэгээд ном сонь сэтгүүлээрээс л энийг хараад хүмүүсийн зурсан зургийг хараад л ингээд дураа зураад тэгээд зурсан зургаа одоо ингээд шог зураг бол ингээд эвлэлээр дамжиж одоо ард түмэнд хүрдэг. Тэгэхээр сонин юм уу эсвэл сэтгүүл дээр тэгэхээр энийг одоо нийтлүүлчихэл гэж одоо их
чармайд явдаг. Тэгтээ тэр зам гэдэг бол маш тийм шалгуун биш. Гэтэ анхны бүтээл бол яг миний одоо сонинд явуулсан анхны бүтээл бол тавигдсан. Тэгээ тэр тэндээс эхлээд надад одоо их энэ шок хошин зургийг зурах одоо их урам хүчийг өгсөн. Тэгээд нэг хэсэг одоо бас зураад л маш олон сэтгүүл зураад л явуулаа. Тэр үйл одоо шууднаар ингээд цагтлаар явуулдаг байсан. Тэгээд л одоо хэдэн сараар ингээд чимээгүй болчих нь одоо зураг нь очсон ч юм уу. Одоо болохгүй байгаа зүйл нь юу гэдэл бас их санаа зовдөг байсан. Тэгэхээр ийм нэг хэсэг хугацаа бол ердөө ямар ажил хийсэн ч бүр байдаг. За миний хувьд ч гэсэн одоо яг ийм байсан. Тэгээ сүүлийн үед одоо энийг шаргаагүй бодоод л одоо энэ жоохон миний зурган дээр зурчих нь болохгүй байх уу, эсвэл одоо цаасан ч болдоггүй юм, будган ч болдоггүй юм уу гэх талаар бас олон одоо өөрөө бодож үзнэ. Энэ талаар бас их одоо санаа бодно. Тэгэхээр ердөө энэ ямиг ордно гэдэг бол бас тийм нэг төөрөгдлийн цаг үе гэдэг юм уу? Эсвэл одоо тэр уран бүтээлхийн одоо яг тэр хийж байгаа ажлынхаа одоо яг тэр арга барилыг одоо олж аваагүй цаг үед юм бол бас хүмүүсүүд их төөрөгдөн одоо жоохон энийг байждаг ч юм уу гэж одоо боддог бодолж бас орж ирдэг. Тэгэхээр энийг л даваад гараад ирвэл яг хав бидний хийсэн зүйл, зорьсон зүйл бол бас яваандаа л тэгээд амжилт хүрдэг. Ийм жишээнүүд бол зөндөө байдаг шүү дээ. Гэхдээ уран бүтээлч хүн гэдэг нь ердөө их бас өөрийн тийм өрмөц зан араншинтай. Тэгэхээр энийхэн талаасаа л бас өөрийнхөө хийж явах зүйлээ зөв бодох хэрэгтэй. За тэгвэл нийгмийн одоо энэ цаг үед дагаад л би хаач юу хийсэн ч болно. Одоо их том хотод очивол одоо том үйлс бүтээн гэдэг ч юм уу, эсвэл одоо том завшаантай болно, уран бүтээлийн одоо их онготтой болно ч гэдэг юм уу. За бас ингэж боддог хүмүүс байдаг. Тэгээ би л одоо өөрийнхөө хувьд бол одоо бол надад бол уран бүтээл гэдэг бол зөвхөн энэ амьдралаас энэ намжин орчноос одоо бүтээгдэг болохоор эндээс суугаад уран бүтээл хийж ивэл миний уран бүтээл улам одоо сайхан гүн утга санаатай байх болов уу гэж одоо ингэж л боддог. Тэгэхээр яг уу одоо цаг үе дагаад ингээд хотод очиано гэдэг бол одоо цаашдаа их том газар очиж их том уран бүтээл хийн гэдэг бол бас санаа бол их сайхан санаа. Гэхдээ тэрийг бүтээн гэдэг бол бас их цаг хугацаа. Гэхдээ ердөө уран бүтээл гэдэг хүн бол тэр уран бүтээлч хүн бол өөрийнхөө тийм цаад сэтгэлийнхэн тэр нэг цаана байгаа зүйлсийг л өөрөө чагнаж тэрний сансан зүйлээр одоо бодсон зүйлээр хийж явбал уран бүтээл гэдэг нь ердөө үний оюун санааны зүйл шүү дээ. Тэр зөвхөн одоо энэ нийгэмд зориулсан биш. Гэтэ яриангүй сайн уран бүтээл бол арт түмэндээ хүрч чадна. Арт түмэндээ одоо зөв энерги өгнө. Ердөө шог зургийг бол одоо нийгмийн бас зөвөр энерги өгөх одоо ийм уран бүтээлийн хэлбэр гэж одоо бас хүмүүс л ярьдаг. Тэгэхээр одоо цаг үед энэ нийгэмдэр орж байгаа асуудлыг шог зургаар дамжуулж хүмүүст одоо ухаан оруулах гэдэг бол маш зөв зүйл байхаа гэж одоо